Сайн байцгаана уу guys. Жижигзүүнэми Чтата Монголын YouTube channel тавтай марил. Видеонууд удаан ороогүй уучлаарай. Миний жоохон завгүй байсан шүү. Одооноос эхлэн шинэ видеонууд байнга ор болно. Энэ видео та бүхэн Чтата онлайны нэлээд хуучин боловч одоо ч гэсэн хэрэгцээтэй бизнесүүдийн нэг болох бункерийн тухай ярьж өгье. Бид үүнээс хэр их мөнгө олж болох, ер нь авах хэрэгтэй эсэх, аль байрш нь хамгийн ашигтай вэ гэдгийг авч үзэх болно. Мөн зөвхөн бункерийн эзэмшилтэд нээлттэй байдаг нууц UFO-тэй хамааралтай даалгаврын талаар ярина шүү. Тийм болохоор видео тухтаа үзээрэй. Мөн уламжлалын ёсоор карьерийг ч мөн хүндэн бүгдэнд нь сонирхолтой байх болно. Одоо пэйжийн тухай итгэсэхгүй сонсчод видеогоо орцгоё. Чтата онлайн тоглолттой шинэ машин үйлдэл авах гэтэл байнга мөнгө нөрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдтэй хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Эхлээд хамгийн чухал зүйлээс эхлэе. Ер нь бункер юунд хэрэгтэй вэ? Энэ бизнес Чтата онлайнд 2017 оны 6 сард Gunrun-ын шинжилтээр орж ирсэн юм. Түүний үндсэн зорилго нь тэмдэглэдэггүй зэвсэг үйлдвэрлэж, бордуулах замаар тогтвортой орлого олох юм. Гэхдээ бункерийн боломж зөвхөн үүнгээр хязгаарлагдахгүй. Энэ бизнесийн нэг онцлог зүйл бол судалгааны систем юм. Яг энэ та зэвсэг болон тээврийн хэрэгслийн тусгай сайжруулалтыг нээж чадна. Энэ ялангуяа идэвхтэй тоглолтод тоглолцоход маш чухал хөгжлийн элемент юм. Үүнийг би жаахан дараа илүү дэлгэрэнгүй авч үзнэ. Мөн эдгээр жилийн өмнө гарсан Criminal Enterprises шинжилтээр бункерт нэмэлт орлого болон судалгаатай холбоотой шинэ үйл ажиллагаанууд нэмэгдсэн шүү. Эдгээрийн талаар ч мөн ярилцах болно. Одоо бүхний үе шаттайгаар нь авч үзээд эхлээд бункер авах байршлаас эхэлье. Бункерийн Maze Bank Foreclosures вебсайтаас худалдаж авдаг шинээр Чтата онлайн тоглож эхэлж байгаа тоглогчид хэрвээ Чтата премиум эдишн авсан бол нөгөө бункерт эхэлж болдог шүү. Тэр үед аль болох хоттой ойрхон бункер сонгоод цаашд хөгжөөд эхлэхээр бункерээс олж болно. Чтата хаанаас авахаа мэдэхгүй байгаа бол манай пэйжээс авч болно шүү. Манайхын чанартай хурдан activation key-үүд зарч байгаа. Үүнчлэн бас л премиум эдишнтэй бол өнгөө Palette Bed бункер авч болно. Энэ бас л шинэхэн тоглолтод сайн эхлэх болно шүү. Гэтэ үндсэн сайн байршилтай бункерүүд ердөө хоёрхан, ихтийнх нь илүү хямд, шумаачдах бункер юм. Үнэн сая $650,000. Энэ бол эхлэхэд маш сайн сонголт. 10 хурдны замын дагуу байрлалд тул Лос-Анжелес хотод нийлээд ойрхон. Гэтэ бүтээгдэхүүн зарах үед бага зэрэг хүндрэл гарч болно. Зарим борлуулалтын даалгавар илүү удаан үргэлжилдэг. Хэрэг хурдан ажиллахгүй бол хугацаанд амжихгүй байх магадлал бий. Ийм зүйл байнга тохиолддог ч фермийн бункертэй харьцуулахад илүү удаан байдаг шүү. Харин Farmhouse бункер нь $2,375,000 үнэтэй. Энэ бол бизнес хийхэд хамгийн сайн байрштай юм. Газрын зургийн баруун төв хэсэг байрлалтай бөгөөд шууд гол хурдны зам руу гарцтай. Үүний ачаар борлуулалтын даалгаврууд илүү хурдан, илүү амархан болдог. Худалдаа авахчид руу очих зам богино байдаг тул алдаа гарах болон цаг алдах эрсдэл багаснаа. Тиймээс хэрэг үр ашигтай ажлыг өгсвөл Farmhouse-ыг сонгоорой. Энэ бол өөрийгөө бүрэн нөхдөг хөрөнгө оруулалт юм шүү. Хэрвээ аль хэдийн өөр бункер байгаа бол энэ бизнесийг үнэхээр идэвхтэй хийхээр шийдсэн бол дор хаяж $4 сая хоригдлуулж байршлаа солихыг зөвлөе. Учир нь бункерээ солих үед бүх сайжруулалтад устж дахин худалдаж авах шаардлагатай болдог шүү. Харамсалтай нь энэ зөвхөн бункерт биш та онлайны бараг бүх бизнесүүдэд адилхан үйлчилдэг. Гэхдээ хэрэг таны зорилго зөвхөн судалгаа хийх бол байршил тийм ч чухал биш ээ. Та судалгааг Arcade-ийн Master Control Terminal эсвэл Terabyte-аас дамжуулан алсаас удирдах боломжтой. Хэрвээ Terabyte дээр Master Control Terminal худалдаж авсан бол ингэснээр бункер дээр очихгүйгээр судалгааг эхлүүлж явцыг хянах боломжтой. Одоо бункерт нэмэлт төлбөрөөр авч болох сонголтуудын талаар ярив. Боломжтой бүх сайжруулалтуудаас би зөвхөн Personal Quarters болон Shooting Range-ийг авахыг зөвлөе. Personal Quarters нь үнэхээр хэрэгтэй ялангуяа ганцаараа тоглож байгаа бол учир нь та interaction менюгээр бункерийг spawn point болон тохируулаад бүтээгдэхүүн зарах үедээ сешнээ солисноор шууд бункертэй гарч ирнэ. Энэ цаг хэмнэж бизнес руу нэвтрэх илүү хялбар болгодог шүү. Бусад нэмэлт зүйлс нь үйлдвэрлэлийн хурд эсвэл судалгааны үр ашигт ямар ч нөлөө үзүүлдэг үү? Тиймээс тэдгээр дээр мөнгө хэмнэх боломжтой. Харин Shooting Range нь карьер биелүүлэхэд хэрэгтэй бөгөөд нэмэлт урамшууллууд нээж өгдөг шүү. Хэрвээ бүх төрлийн зэвсгээр нэг удаа бол MK2-ын зэвсгийн Platinum Alt өнгийн камуфляж нэгдэн 2 удаа бол 30 төрөл бүртгэл шистик зэвсэг жишээлбэл гранит юм уу sticky бомбууд авч явах боломжтой болно. 3 удаа бол бункерт нь буунууд гарч ирэх бөгөөд хувцснууд бэлгэлнэ. Одоо та нар ямар хувц өгдөг харж байна. Эдгээр сорилтуудыг авах хамгийн хялбар арга бол толгоор нь буудаж хамгийн их оноо авснаар биелүүлж болно. Мөн түвшлийн хий буудахгүй байх хэрэгтэй шүү. Жишээлбэл гар буугаар нэг буутад манекен буудаг. Тийм болохоор нэг буудаад шууд өөр манекен руу олох хэрэгтэй гэсэн үг. Харин AK-47-оор буудаад 5 удаа онож байж манекен ундаг шүү. Тийм болохоор буудаж байгаа сумаа тоолоод толгойг нь л онож байж Shooting Range хамгийн хялбар биелүүлж
болно. Одоо бункерийн удирдлага болон жихэн чухал сайжруулалтыг авч үзье. Бункер дотроос нь Terrorbyte-аас хэрвээ Master Control Terminal upgrade авсан бол эсвэл Arcade-ийн Master Control Terminal-аас удирдах болно шүү. За, суугаад Enter дарангууд бүтээгдэхүүний нөөц, түүхийн эдийн нөөц болон судалгааны хэмжүүр харагдана. Мөн дүүжлийн нийт хэд удаа зарсан бөгөөд нийт орлого нь харагдана шүү. Мөн дүүжлэн жижиг сажиг статистикууд харагдана. За эхлээд чухал сайжруулалт болон хэрэгтэй хэсгүүдээ эхлээд яриад явчих. Эхнийх нь бол upgrades буюу сайжруулалтууд гэсэн хэсэг юм. 3 сайжруулалт байдаг: тоног төхөөрөмж, ажилтнууд, аюулгүй байдал. Би тоног төхөөрөмж болон ажилтнуудыг сайжруулалтыг аль болох хурдан авахыг маш их зөвлөж байна. Эдгээр нь бизнесийн ашиг болон үр ашиг шууд нэмэгдүүлдэг шүү. Алийг төрүүлж авах нь хамаагүй хоёулаа адилхан ажилтдаг бөгөөд хамсдаа хамгийн сайн үр дүн өгнө. Харин аюулгүй байдлын сайжруулалтын тухайд нөхцөл арай өөр. Энэ үнэхээр RAID гарах магадлалыг багасгадаг. Гэтэ миний туршлагаар Stone Online 500 гаруй цаг идэвхтэй тоглох хугацаанд бункер нэг ч удаа RAID тохиолж байгаагүй шүү. Ийм үйл явдал маш ховор бөгөөд ихэвчлэн агуулгыг удаан хугацаанд орхисон үед л гардаг шүү. Хэрвээ та байнга борлуулалтын даалгавар хийж агуулгыг дүүртэл нь орхихгүй бол энэ сайжруулалтыг дараач авч болно. Эсвэл бүр авахгүй байсан ч болно. Хоёр дахь хэсэг бол staff буюу ажилтнууд гэсэн хэсэг байдаг бөгөөд тэнд 3 төрлийн ажлын горим сонгож болно. Эхнийх нь зөвхөн үйлдвэрлэл. Хэрвээ та тогтвортой орлого хүсэж байвал энэ горимыг сонгоно. Бүх түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдаж дараа нь түүнийг зарж болно. Хоёр дахь нь зөвхөн судалгаа. Энэ зэвсэг болон техникүүдийн сайжруулалтыг нээхийг хүсэж байгаа тоглогчид тохиромжтой. Энэ үед үйлдвэрлэл явагдахгүй бүх ажилтан зөвхөн судалгаа хийнэ. Гурав дахь нь үйлдвэрлэл ба судалгаа. Энэ түүхийд 2 ажил тэнцүү хуваагдана. Үүний улмаас аль аль нь 2 дахин удаан хийгдэх болно. Ингэснээр та мөнгө болон судалгаануудын хоёулыг нь авна. Гэтэ илүү удаан хугацаанд. Тиймээс хэрвээ мөнгө олохыг хүсвэл үйлдвэрлэлийг сонгоно, хэрвээ сайжруулалтыг нээхийг хүсвэл судалгааг сонгоно, харин 50-50 горимыг би зөвлөхгүй. Учир нь үр дүн хэд удаан гардаг болох шүү. За дараагийн хэсэг бол resupply хэсэг буюу түүхийд авах хэсэг юм. Хэрвээ та тоног төхөөрөмж болон staff гэсэн хоёр сайжруулалтыг авсан бол нэг түүхийдийн багцыг боловсруулахад ойролцоогоор 2 цаг 20 минут зарцуулагдана. Энэ буу үйлдвэрлэл байсан ч судалгаа байсан ч хамаагүй шүү. Тийм болохоор түүхийн эдийн төвшнгөө сайн хянаж байгаарай. Одоо түүхийн эдийг хэрхэн авах талаар ярив. Нийт 3 үндсэн арга байдаг. Эхний арга нь түүхийн эд худалдаж авах. Энэ бол хамгийн энгийн бөгөөд тогтвортой арга. Нэг бүтэн түүхийн эдийн багц нь $75,000 үнэтэй. Анх харахад их мөнгө мэд санагдаж болох ч хэрвээ ажлаа онлайнд юу хийх юм эсвэл бол $75,000 бол юу ч биш шүү. Дараагийн арга бол түүхийг тулгайлах. Та түүхийн эдийг өөрөө хулгайлах боломжтой. Энэ үед даалгавар эхэлдэг бөгөөд 3-15 минут үргэлжлэх болно. Хэрвээ даалгавар нь хайрцаг авах төрөл бол та бүтэн багцын 20% авна. Хэрвээ машин хулгайлах даалгавар бол 40% авна. Мөн сүүлд нисэж буй бомбушка онгоцыг хавтах шин даалгавар нэмэгдсэн. Энэ 50% түүхийд өгдөг боловч илүү удаан бөгөөд төвчээр шаарддаг шүү. Тэний зүйлийг анхаарах хэрэгтэй. Түүхийд хулгайлах даалгавар хийж байх үед зэвсгийн үйлдвэрлэл зогсдог шүү. За сүүлийн арга нь бол stash house дээрэмдэх юм. Энэ Gerald-ийн даалгавар гарч ирдэг тусгай үйл ажиллагаа бөгөөд энэ локац өдөрт 1 удаа гарч ирдэг бөгөөд дээрэмдэж дуусны дараа та хамгийн их хэмжээний түүхийд авнаа. Хэрвээ тэнд ганц бизнес байгаа бол бүх түүхий тийшээ очино. Хэрвээ хэд хэдэн бизнес байгаа бол түүхийд самсрахгүйгээр хуваарлагдана шүү. Аль руу нь очийг сонгох боломжгүй. Хэрвээ та доор эзнийг сайжруулалт авсан бол түүхийн эдийг худалдаж авахыг зөвлөж байна. Энэ цаг хэмдэг бөгөөд идэвхтэй тоолох үед зардал нь амархан нөхөгдөнө. Мөн түүхийн тулгайлах даалгавруудыг хийх тусам Mobile Operations Center-ийн шинэ даалгаврууд нэгддэг шүү. Энэ командын төв болон даалгавруудын талаар бид тун удахгүй ярилцах болно. За дараагийн хэсэг нь research буюу судалгааны хэсэг юм. Одоо бункерийн судалгааны системийг илүү дэлгэрэнгүй авч үзье. Нийт 51 судалгааны төсөл байдаг. Үүнд тусгай сум, зэвсгийн сайжруулалт, тээврийн хэрэгслийн хуйг болон зэвсэг орно. Хэрвээ тоног төхөөрөмж болон ажлын сайжруулалтууд байгаа бол нэг судалгаа хийхэд ойролцоогоор 3 цаг 30 минут шаардлагатай бөгөөд түүхийн эд заавал байх хэрэгтэй. Хамгийн гол нь түүхийн эдийн нөөц байх л болно. Өөр юу ч хийх шаардлагагүй. Мөн судалгааг хурцах 3 арга байдаг. Эхний арга нь агент 14-ийн даалгавар. Хэдэн жилийн өмнө түүн рүү утсаар залгаж судалгааг урагшлуулах даалгавар эхлүүлэх боломж нэгдсэн. Эдгээр даалгаварт та судалгааны мэдээллийг бункерт хүргэх хэрэгтэй болно. Бүх зүйлд ойролцоогоор 3-5 минут зарцуулагдана. Ийм нэг даалгавар нь одоогийн судалгааны төслийг 6-ны 1-ээр урагшлуулдаг шүү. Хэрвээ зүгээр сууж хүлээхийг хүсэхгүй байвал энэ нэлээд үр дүнтэй арга юм. Хоёр дахь арга нь мөнгөөр хурцгах. Та одоогийн судалгааны явцыг мөнгө төлж хурдлуулж болно. Энэ үнэнд аль хэдийн хийгдсэн прогресс хамаарна. Нийт төслийг бүрэн хурцсах үн нь $225,000 байдаг шүү. Хэрвээ та бүх 51 төслийг шууд нээхийг хүсвэл ойролцоогоор 11.5 сая
доллар хэрэгтэй болно. Гэхдээ нэг жижиг зүйл бий. Судалгаа хийсний дараа ойролцоогоор 3-5 мянга төлөх хэрэгтэй. Түүнээс өмнө мөнгөөр хурцах боломжгүй байдаг шүү. 3 дахь арга нь хамгийн үнэтэй гэж хэлж болно. Та mentions авснаар production boost хайж болно. Ингэснээр бункерын staff бол equipment upgrade авсан бол 1 цагийн дотор research нь дуусдаг шүү. Гэтэ 24 цагийн дараа заавал өөр бизнесээ бүүлтэж болно. 2 өдөр дараалан бункер юм өөр бизнес бүүлтэж болохгүй. Заавал ээжлэх хэрэгтэй байдаг шүү. Хэрэв та хэдэн 10 сая доллар зарцуулах өсөхгүй бол дараах байдлаар хийж болно. Стафыг зөвхөн судалгаа дээр тавьж нөөцөө байнга дүүрэн байлгаж үе агент 14-ийн даалгаврыг хийж байгаарай. Ингэснээр та бүх судалгааг айжим илүү их зарлахгүйгээр нээж чаднаа. За сүүлчийн хэсэг буюу sales stock хэсэг энэ нь зэвсэг зарах гэсэн хэсэг юм. Одоо зэвсгийн үйлдвэрлэл болон үүнээс хэрхэн мөнгө олох талаар ярилцъя. Зарг даалгавруудын тухай ярихаас өмнө маш чухал зүйлийн тухай хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Судалгаатай адил зэвсэг үйлдвэрийг ч гэсэн хурцгаж болдог шүү. Гэтэ ганцхан менштэй хүмүүст production boost хайснаар хурцгаж болно. Өөр хурцах арга байдаггүй шүү. Production boost хайснаар бүтэн цикл нь 12 цаг байдаг нь 4 цаг болон хурцдаг шүү. Тийм болохоор меншинтэй бол production boost-тэй бити мартаарай. Одоо маш чухал зөвлөгөө хизэж бараагаа lane count зарж болохгүй шүү. Тэгвэл ашиг их хэмжээгээр хуурдаг. Үргэлж ласантсыг сонгоорой. Та ганцаараа тоглож байсан ч хөрөлтийн даалгаврыг амжуулж чадна. Энэ зүйлийг хэлсэн болохоор боловлтын системийг тайлбарлая. Борлуулах үед танд өөр тооны тээврийн хэрэгсэл өгдөг. Энэ таны барааны хэмжээнээс хамаарна. Хэрэв 25% хүртэл бараад байвал үргэлж нэг тээврийн хэрэгсэл өгнө. Хэрэв 50% хүртэл бараа байвал 2 тээврийн хэрэгсэл өгнө. Гэхдээ нэг онцгой тохиолдол бий. Хэрэв даалгавар phantom байвал зөвхөн нэг фур өгдөг шүү. Хэрэв 50%-аас дээш бараа байвал 3 тээврийн хэрэгсэл өгнө. Энэ бас онцгой тохиолдлууд бий. Phantom байвал 2 фур, Doomfire баги байвал 4 тээврийн хэрэгсэл өгнө. Тиймээс хэрэв та ганцаараа зарах гэж байгаа бол дараах аргыг зөвлөж бай. Зөвхөн нэг багц түүхийг худалдаж аваад бараа 20% болгоход зарах хэрэгтэй. Ингэхэд та 135 сая доллар цэвэр ашиг авна. Түүний түүхийн эдийн 75 сая долларыг хасаад гэсэн үг шүү. Хэрэв цагдаас айхгүй бол түүхийг худалдаж авах циклийг 5 хүртэл удаа давтаж болно. Ингэснээр бункер бүрэн дүүрнэ. Эцэст нь та 675 сая доллар бараг пассив орлого авна гэсэн үг. Гэтэ бүх барааг нэг дор заруул ганцаараа хэцүү болж магадгүй шүү. Ихэнх бункерийн борлуулалтын даалгавар харьцангуй амархан, ихэнхдээ цаг хүрэлцдэг. Гэтэ хоёр даалгавар бүхний балж чадна. Нэг нь Doomfire багийн үргэлт нэг дор 4 маш өгдөг бөгөөд ганцаараа бараг амжихгүй. Нөгөөх нь инсургентийн зарах даалгавар тоглогчид их гомдолдог. Яагад гэвэл 3 маш өгдөг. Зарах цэг болгон дээр нь гурвуулан авчирсны дараа Merryweather дайлтаа эхлүүлж маш их цаг алддаг болохоор хэрвээ ганцаар хийж байгаа бол зөвхөн session-ээс солисон нь илүү амар шүү. Хэрвээ хоёулаа ба дээш байгаа бол ямар ч асуудалгүй зарж чадна. Мөн Monster Truck-тай нэг даалгавар байдаг. Энэ бол бүр илүү хэцүү. Хэрвээ таны бункер farmhouse дээр биш бол ганцаар хийх нь бараг боломжгүй байдаг шүү. Харин farmhouse байршилтай бол баг зэрэг амжих боломж бий. Бусад байршилт харамслал нь бараг боломжгүй байдаг шүү. Гэтэ таагүй борлуулалтын даалгавраас зайлсхийх арга бий. Зөвхөн бункерийг spawn point болгоод үүний тулд personal quarters худалдаж авах хэрэгтэй. Би ихэнд хэлсэнчлэн хэрэг та ганцаараа тоглодог бөгөөд борлуулалт эхлэхэд баги Monster Truck зэрэг таагүй машин гарвал шууд шинэ station руу ороход болно. Та барааны 3%-ийг алдна. Гэтэ ганцаараа хүрэж чадахгүйгээс бүх бараагаа алтаас хавгүй дээр шүү. Илүү доктортой арга бол нэг машинтай борлуулалтыг үргэлж хийх юм. Гэтэ эзэн шийдсэн таны тоолгоо арга барилаас хамаарна. Мөн түншлэн бункерийн бараа зарах үед cargo bob юм уу iron wool ашиглаж болно. Хоёулаа тээврийн эрсэл зөөж чадна. Гэтэ сонгох хэрэг гарвал iron wool-ийг илүү үр ашигтай, илүү тохиромжтой байдаг шүү. Хэрвээ та invite only session дээр багаар зарах гэж байгаа бол motorcycle club-ийг эрхлэгч болж хийх нь хамгийн ашигтай. Тэгвэл таны туслагчид борлуулалтын даалгаварт тусалсны төлөө 70 сая доллар хүртэл авдаг шүү. Хэрвээ та public session дээр зарж байгаа бол CEO бол зарахыг зөвлөж байна. Ингэсээр Ghost Organization чадварыг ашиглаж болно. Энэ чадвар нь танай байгууллагын гишүүд болон ачааг бусад тоглогчдоос түр хугацаанд нуудаг. Гэхдээ нэг зүйл бий, энэ нь зөвхөн бараатай машин дотор тоглож байгаа үед л ажилтдаг шүү. Бункерт мөн нэмэлт орлого олох нэг арга байдаг. Энэ бол илүүдэл зэвсэг хүрэх даалгавар юм. Бодит цагаар 40 минут тутамд та илүүдэл зэвсэг ammunition дэлгүүрийн аль нэг руу хүргэж 50 сая доллар авах боломжтой. Энэ түүхийн эдийн зарлалын хэсэгчлэн нөхөх маш сайн бонус юм. Энэ бас нэг лайфхак байдаг. Хэрэг хүрэх газар хэд тол гарвал зүгээр л ачааны машиныг устгаж болно шүү. Дараа нь даалгаврыг дахин хэлүүлэхэд ямар ч торгуул байхгүй. Одоо MOC буюу Mobile Operation Center-ийн талаар ярья. Үндсдээ энэ нь зарим тээврийн хэрэгслийн худалдааны үнийг нээх, мөн тэдгээрийг tuning хийхэд ашигладаг юм. MOC-ийн бүх даалгаврыг нээхийн тулд түүхийн эд нөхөх даалгавруудыг 14 удаа хийхэд хангалттай.
Хоёр даалгавар тутамд нэг шинэ даалгавар нээгдэнэ. Мөн нэг сонирхолтой баримт бий. Mock-ийн кабин тоглоом дээр хамгийн хуйлсан тээврийн хэрэгслэх гэж тооцогддог. Энэ нь $60 хүртэл өөрөө чиглэдэг пуужин даах чадвартай гэсэн үг. Үнэхээр Солиотой. одоо амсныхаа дагуу UFO-тэй холбоотой бункерийн нууц даалгаврын талаар яриа. Үүнийг эхлүүлэхийн тулд бараг галзуу хүн байх хэрэгтэй. Эхлүүлэх нөхцөл нь бункерт 600 удаа түүхий тулгаалах ёстой. Яг худалдаж авах биш, харин 600 удаа хулгайлах хэрэгтэй. Энэ өөрөө аль хэдийн солиотой сонсдож байна. Үүний дараа нэг сеш дотор дахиад 5 удаа хулгай хийх шаардлагатай. Тэгэхдээ хамгийн сүүлийнх нь тоглоомын цагаар орой 9 цагаас 11-ийн хүртэл тохих ёстой шүү. Яг тэр сүүлийн хулгай нууц даалгавар болж хувирна. Энэ даалгавар та бункерийн эд болдог харь гаригийн өндөг хулгайлах хэрэгтэй болно. Гэтэ үүгээр дуусахгүй. Даалгавраа амжилттай дууссан дараа та шөнийн клуб руу орж Macbeth ууж Chiliad уулан дээр сэрэх хэрэгтэй. Тэгээ зөвхөн бороотой шөнийн 1-ээс 4 цагийн хооронд. Ийм цаг агаар бараг гарахгүй. Тийм болохоор маш их төвчээртэй байж л хийж чадна да. Олон толгоч 400 хундагны дараа л ууланд очиж байсан гэсэн. Гэтэ мэдээж азтай хүмүүс ч бий тэдэнд 2 дахь хундагн дээр нь аз таарсан ч байдаг. Хэрэг бүх зүйл амжилттай болвол таны Chiliad уул руу телепортлож тэнд та UFO буюу хар гаригийн нисдэг тавхтай холбоотой нууц катстен үзээд нуруундаа онцгой шивээс авах болно. Гэтэ нэг зүйлийг анхаараарай, энэ шивээс нь маш эмзэг гэх юм уу? Жишээлбэл та үүнийг өөр шивээсээр сольчихвол үүрт алга болно. Дараа нь буцаад сэргээх боломжгүй. Мөн хэрэв өндөгтэй даалгаврын үеэр тоглоомоос эсвэл сешнээсээ гарчихвал эсвэл интернетэн салвал бүхнийг ихтээс нь эхлэх хэрэгтэй болно шүү. Бүх 600 удаагийн түүхий эдийн хулгайг ахин хийх шаардлагатай гэсэн үг. Тиймээс энэ бол жинхэнэ UFO-гийн фанатууд болон тэсвэртэй тоглогчдын даалгавар юм. Хэрэв та сэж дотор энэ шивээстэй тоглогчтой таарвал таны өмнө ч та онлайны үнэхээр дуусгасан хүн байна гэж ойлгоорой. За, одоо карьерийн хэсэг рүү оръё. Хэрэв та5-ын PC дээр enhanced хувилбар, PlayStation 5-ын эсвэл Xbox XS сери дээр тоглож байгаа бол танд нэг сонирхолтой боломж бий. Тэр нь карьер бөгөөд тэндээс 4 өрөмөд шагнал авах боломжтой. Их тийм шагнал нь Full Patriot цамц юм. Нилээ зөвхөн загварлаг эд бөгөөд цуглуулагчийн хувцсны шүүгэнд гой харагддаг шүү. Үүнийг авахын тулд бункерийн бизнесийн эхний алхмууд хийх л хангалттай. Өөрөөр хэлбэл бункерийг идэвхжүүлэх, нэг түүхий тулгаалах даалгавар хийх, доороо иж нэг судалгаа дуусгах. Бүх зүйл энгийн бөгөөд хурдан. Дараагийн зүйл нь Disruption Logistics гэдэг бичгтэй хүүдий цамц юм. Нийлээд ховор бас карьер доторх үнэхээр сонирхолтой цөөн хувцсны нэг гэж хэлж болно. Үүнийг нээхийн тулд илүүдэл бараг emulation руу хүргэх, Mobile Operation Center-ийн ямар нэгэн даалгавар хийх, бункерээс бараа зарах даалгавар дуусгах гэсэн нөхцөлийг биелэх хэрэгтэй. Энэ ч бас хэцүү биш. 3 дахь шагнал нь инсургентэд зориулсан Hunting Camo буюу бодолт юм. Үүнийг авахын тулд 3 нөхцөл биелэх хэрэгтэй. Shooting range дээр нэг төрлийн зэвсэгт дээр бүх 3 сорилтыг давах, бункерт 25 удаа resupply хийх, 5 ширхэг зэвсгийн MK2 хувилбар болгож өөрчлөх хэрэгтэй. Эдгээр даалгаврууд бүгд ер нь амархан хийгддэг. Эцэст нь 4 дахь бөгөөд хамгийн анзаардах шагнал буюу Dune Fav үнэтэй хамт $250,000 болон 10,000 RP юм. Үүнийг авахын тулд бүх Mock-ийн даалгаврыг хард төвшөнд 10 минутаас бага хугацаанд дуусгах хэрэгтэй. Энд нэг нюанс бий, танд хамтарч хэрэгтэй. Учир нь эдгээр даалгавар соло байдлаар хийгддэг шүү. Хэрэв Mock-ийн даалгавруудыг хармаар байвал комментууд бичээд өгөөрэй. Мөн бункерийн бүх shooting range-ийн даалгавруудыг 3 хот болох хэрэгтэй. Энэ ойролцоогоор 30-40 минут авна. 3 дахь нөхцөл нь 25 судалгааны төсөл дуусгах, өөрөөр хэлбэл нэг төслүүдийн хагасыг гэсэн үг. Зэвсэг зарах замаар $25 сая олох, өөрөөр хэлбэл бүрэн дүүрсээ 25 бункер зарах хэрэгтэй гэсэн үг. Энэ мэдээж тийм ч хурдан биш, гэхдээ бас тэмж хэцүү биш. Ялангуяа та тогтмол тоглолтог бол. Одоо энэ бүхний эцэст үнэхээр хэрэгтэй юу гэдгийг ярив. Dune Fav-ыг тусад нь Barstow Cash and Carry дээрээс сайн $130,000 худалдаж авч болно. Харин Mock-ийн нэг даалгавраар дуусгасан бол $830,000 болж хямдардаг шүү. Мөн ч та премиум эдишний эзэмшид үүнийг үнэгүй авч чаднаа. Үнийг хэлэхэд зөвхөн энэ машины төлөө карьер хийх нь нэг их утгагүй, түнд мөнгө төлөх нь ч эрэлзээтэй хөрөнгө оруулалт юм. Гэтэ хэрэв та тоглоом дотор бүх контент, бүх шаналлыг авахыг хүсдэг бол яагаад болохгүй гэж. Гараажда цуглуулгын трофей шиг байлгаж болно. Гэсэн ч энэ машин таныг гайхшуулж чаднаа. Одоо хүртэл тоглоомд атомизатортой холбоотой хуучин баг юм уу глич хадгалснаар байдаг. Та атомизатор аваад энэ машинаас шууд буудаж чаднаа. Үүний тулд зүгээр л зочдын суудалд суугаад атомизаторыг гартаа барихад л хангалттай. За ингээд надад хэлэх зүйл дууслаа. Тэгэхээр видео танд хэрэгтэй, сонирхолтой байсан бол лайк дараад чаналаа заавал subscribe хийгээрэй.
Ингэснээр YouTube манай видеонуудыг илүү их читатав тоглох хүмүүст үзүүлэх болно. Мөн түншлэн бункерээ одоо хүртэл аваагүй нүб тайз руугаа явуулаарай. Бункер аваад дэлбэрдэг сумуудтай болдог. За та нартай GG108 админ байлаа. Баярлалаа. Баяртай.